Өмнө умар хүнүү нь хуу Монгол. Ганмуу бичигт хүнүүгийн явдлыг өгүүлсний дотор хань улсын Гуану хааны үе. Хүнүү нар өмнө умар хуваагдан суусан цагт өмнөд хүнүүгийн 8 аймгийн сайдууд бүгдээрээ зөвлөлдөж нэгэн шаниуг өргөмжилж хойд Монголын хууг байлдахыг хүснэ хэмээн хаанд мэдүүлсэн бөгөөд үүгээр үзвэл умард хүнүү нар ирэх биш Монгол хуу байсан нь илэрхий бөгөөд өмнөд хүнүү нарын дотор хуу Монголын хүмүүс их л байсан ба өмнөд хүнүүгийн хойч үеийн үр ачнаар болох хүмүүсийн дотроос хүчрэхэг чадaltaй хүмүүс удаа дараа гарч зарим үед Нанхиад улс төрийг эзлэх зэргээр явсан байх бөгөөд Нанхиад сударт эдгээрийг цөм хүнүү улсын үрс хуу Монголын хүн мөн хэмээн тэмдэглэсэн байна. Учир иймийн тул Нанхиад эрдэмтэн нараас хүнүү нь Монголын өвөг мөн хэмээсэн нь мөн ч зөв мэт бөгөөд Монголын түүхийг судлах эрдэмтэн нараас Монголын улс төрийн түүхийг хүнүү улсаар үүсгэл болгох явдал ч аргагүй зүйтэй хэрэг мөн. Хүнүү Чингис хааны өмнө 1416 оны үеэс эхлэн байсан догшин Цэн улсаас нилээн урд үед шар мөрөн хэмээх хатны голны өмнө тохой болох Өдгөөгийн ордос газраар нутаглан байсан ба түүнээс нилээд урд байсан Нанхиадын 7 улсын доторх Жао, Ян, Цэн хэмээх улсууд хүчин хавсарч хүнүү нарыг хойш хөөж урт цагаан хэрэм байгуулсан ба бас дараа нь Чингис хааны өмнөх 940 оны орчим Цэн Ши Хуан хүнүү нарыг бүр мөсөн хөөж урт цагаан хэрмийг шинтгэн байгуулжээ. Хүнүү нарын зан суртлын тухай зарим эрдэмтдийн өгүүлсэн нь хүнүү улсын цааз хууль нь хөнгөн бөгөөд дагахад амархан хаан түшмэд нь харилцахад төвөггүй болоод нийт улсаа захирахад нэг хүнийг захирах лугай адил дээд доод хэмээн атаад тэмцэл гардагвэ. Хүнүү хүмүүс нь цэргийн сургууль, зугаа наадам, ан өрөөгөөр цагийг нөхчөөнө. Авир зан нь хатан догшин боловч ардын гэмт явдал туйлын баг. Барих зэвсэг нь ном сум, жад, охир илд ба хуйг болоо хэмээсэн.